Bloomberg TV Mongolia-гаас морь жилийн тусгай хөтөлбөрийг танд хүргэж байна. За могой жилийн хувьд бол үйлдвэрлэгчдийн хувьд өсөлтөд хадгалсан ч баггүй сорилтыг даван туулж зарим талаараа шин туршлага хуримтлуулсан ийм жил байснаа олд урдж байна. Тусгай хөтөлбөртэй хамт байснаар дотоодын хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, замун барилгын материалын үйлдвэрлэлийн зах зээлд одоо гарсан өргөн үрээний өөрчлөлт сорилтуудыг дата анализаар баяжуулан хүргэх болно. За ажилтны салбарын үйлдвэрлэл сүүлийн 4 жил тогтмол өсөлтөд хадгалсны дотор боловсруулах салбарын үйлдвэрлэл 56 орчим хувиар өссөн байна. За гэхдээ нийгмийн даатгалын шимтгэл нь үйлдвэрлэгчдэд давхар татвар олж байгаа болохыг бизнес эрхлэгчид онцоллоо. Монголын өргөнгийн биржид бүртгэлтэй хүнс үйлдвэрлэгч компаниудын хувьцааны аж сүүлийн 1 жилийн хугацаанд дийлэнхтэй уналттай байлаа. Хувьцааны идэвхтэй арилжаалагдаг 6 компаниас 4 нь уналттай бол сүү хувьцаат компани болон MJL Aqua компани хувьцааны аж Topper Index-ийн өсөлтөөс хол давсан өсөлтийг үзүүлж байна. 1-р сарын байдлаар Монголоос 103 тонн ямааны самсан олоорыг 8.8 сая $аар экспортлсон. Үнийн дүнгийн хувьд өмнөх оны мөс 15.8 дахин нэмэгдсэнийг Галийн ерхий газар мэдээллээ. 2025 оноос зөвхөн самсан олоор экспортлж эхэлснээр экспортын орлогын өсөлтөд гол нөлөө үзүүлсэн байна. Тэгэхээр Кыргызстан улсын хувьд дотооддоо гоо сайхны үйлдвэрлэгээ учраас энэ зах зээл нэвтэрч үйлдвэрээ байгуулахаар судалж байгаагаар Монс группийн гүйцэтгэх захирлага Аан хэлж байна. За мөн Монгол улсад ноолуурын боловсруулалтыг уламжлалт технологиос ахиулж галууны үдтэй хослуулсан шинэ бүтээгдэхүүнд бол оюуны өмч олгосон. Харин Монголын сүүс үн бүтээгдэхүүний 1.2 тэрбумын зах зээлийн 50% нь импортод одоо зарцуулагдаж байгаа болохыг дотооддоо авч үлдэх нь чухлаа гэж АПУ дээрээ онцлоо. За мөн бүтээн байгуулалтын төслүүдэд дотоодын материал үйлдвэрлэгчид оролцох боломж бүрэн дүүрэн байгаа болохыг Монцемд компани гүйцэтгэх захирал халуун мэдээлж байна. За эдгээр зочдын байр суурийг өнөөдрийн тусгай хөтөлбөрийн туршид хүргэх болно. Монголын өргөнгийн бирж бүртгэлтэй хүнс үйлдвэрлэгч компаниудын хувьцааны аж сүүлийн 1 жилийн хугацаанд бол нэлээд уналттай явж байгаа. За хувьцааны идэвхтэй арилжаалагдаг 6 компани байдгаас 4 нь бол одоогийн байдлаар Улаанбүсэд, за үүнээс гадна Сүүс компани, MJL Aqua компани хувьцааны аж болох Topper Index-аас давсан өсөлтийг бол үзүүлсэн байна. За тухайлбал 2024 оны эцэс хойш Сүүс компани хувьцааны аж нэлээд огцсон өсөлттэй явж байгаа. Одоогийн байдлаар 40 гаруй хувиар, харин MJL Aqua компани 31.1% өссөн дүнтэй. Сүүс компани хувьд 2025 оны эхний хагасжилд огцом савлгаатай байсан. За түүнээс бол харьцангуй докторчж ирсэн болоод 9-р сараас хойш харьцангуй доктортой өсөлтийг бол үзүүлж байгаа. Одоогийн байдлаар 40 гаруй өсөлттэй. Үүнээс гадна MJL Aqua компани хувьцааны өнгөрсөн одоо 1 жилийн хугацааны дийлэнх нь бол доктортой явж байсан. За гэхдээ 2026 он гарснаас хойш одоогийн байдлаар хугацааны аж нэлээд өндөр савлгаатай байгааг харж болохоор байгаа. За салбарын бус компаниуд хувьцааны аж одоогийн байдлаар 14 хүртэлх уналттай түншлэн эдгээр одоо компани 5 нь бол өнгөрсөн оны байдлаар одоо ногдол ашигт харааж байсан. За нийтдээ 2025 оны нийт ногдол ашигын хэмжээ бол 218 тэрбум төгрөг хүрсэн одоо банкны салбарын дараа авчирдах хамгийн өндөр дүнтэй ногдол ашигт хараадаг салбар болж байгаа юм. За тэгвэл аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл сүүлийн 4 жилд өсөлтөд хадгалсан. За энэ дундаа боловсруулах аж үйлдвэр 56% үйлдвэрээ тэлсэн байгаа. За өдрийн мэнд жаргалмаа. Тэгэхээр ер нь одоо гол датануудыг танилцуулахгүй. Ер нь өнгөрсөн одоо могой жилийг харах юм бол хэр өсөлттэй ийм жил байв? За аж үйлдвэрийн салбарыг харах юм бол нийт үйлдвэрлэл нь сүүлийн 4 жил тогтмол өссөн үзүүлэлттэй байгааг онцолж болохоор энэ уул уурхай салбарын нөлөөгөөр 2022-оос 2024 онд үйлдвэрлэл нийт дүнгээрээ 2 дахин өссөн. За харин боловсруулах салбарын үйлдвэрлэл 2025 онд өмнөх оноос 11.5%-аар зарин сүүлийн 4 жилийн хугацаанд бол 56 орчим хувиар өссөн үзүүлэлттэй. Малын махсуу, гурил, самсан ноолуур, катодын зэс, за цемент, шохой зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувьд 2.5%-аас 4.8 дахин нэмэгдсэн. За ингэснээр нийт борлуулалт нь 2025 онд бол 10.5 их найт төгрөгт хүрснийг бол онцолж болохоор байна. Тэгэхээр яг одоо бол татварын багц хуулийг шинжилгээр олон нийтэд санал авч байгаа шүү дээ. За ер нь үйлдвэрлэгчдийн хувьд яг ямар одоо бодлогын дэмжлэгийг санал болгож байгаа бол? За тэлгүй яг үйлдвэрлэгчдийн хувьд бол одоогийн татвар ногдуулсан шаталсан тогтолцоон зах зээлээ тэлэх томрох боломж олгодоггүй гэдгийг бол хэлж байна. За яг энэ чиглэлд татварын бодлогоо зөөлрүүлж ажил олгогчдоос төлж буй нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах юм бол үйлдвэрлэл нэмэгдэж экспортоо тэлэх боломж байна гэдгийг бол үйлдвэрлэгчдийн зүгээс тоцтолж байсан юм. За үүнээс гадна эргэлтийн болон хөрөнгө оруулалтын урт хугацаатай хөнгөлтэй зээлийн дэмжлэг чухал байгаа. Үндэсний үйлдвэрлэл боловсруулах салбарыг дэмжих зорилготой хүнсний хувьсгал, цагаан алт, атар дөрөв аяны хөнгөлтэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа хөрөнгө оруулалтын зээлийг илүү урт хугацаагаар олгох саналыг бол үйлдвэрлэгчдийн зүгээс гаргасан байна. Улсын хурлд өргөн бариад байгаа татварын багц хуулийн төсөлд жижиг дунд бизнес эрхлэгчдэд үзүүлэх хөнгөлтийг нэмэгдүүлэн тусгасан. За татварын 90% буцаа олголт идэлх босхийг 2.5 тэрбум төгрөг болгож эхний 3 жилдээ 90%, дараагийн 3 жилдээ бол 50% хөнгөлт үзүүлэхээр тусгасан байна. За мөн 25%-аар татвар төлөх босхийг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх, гайлын дүнгээр гайл дээр нөөт авахгүй за 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Баримтгүй худалдаа авалт
авалт бэлэн бусаар хийсэн бол үнийн дүнд нь нөөц шингэсэн гэж тооцох зэрэг заалтуудыг тусгаад байгаа юм а. Баярлалаа жаргал маань. За Монгол Улсын хувьд бол 2025 оны байдлаар 5.1 мянган тонн мөнгөний нөөцтэй болохыг үндэсний геологийн албан мэдээлсэн. Гэхдээ Монгол Улс үнд металл цэвэршүүлэх үйлдвэргүй учраас мөнгөн эдлэл үйлдвэрлэхэд хугацаа уртцахаас гадна өртөг нэмэгдэх сорилт тулгарч байгааг үйлдвэрлэгчид онцолж байна. 2025 он үнэт металлууд гялалзсан жилүүлээ. Тухайлбал алтын анш 60 гаруй өрөсөж 50 гаруйдаа дээд зэрэг шинжилсэн. Төлөвлөнөөс жил өсөлтийг үзүүлсэн нь мөнгө байсан юм. Энэхүү өсөлт монголчуудын хувьд зүгээр ч нэг тоо биш. Бараг аль бүрт байдаг мөнгө аяг хэрэглээд төдий бас хөрөнгө оруулалт болон хувирч байна. Яг хоо түүхэд ингээд мөнгө аяг худалдаад авчлаа гэж бодъё те. Тэгэхэд мөнгөнийх нь үнц нь байж байна. Дээрээс нь ур хийцлийн үнц нь гэж байж байгаа. Тухайн хүн зориулсан ганцхан ширхэг бүтээгдэхүүн бол бүр илүү үнцэнтэй болоо явчихна. Зах зээлд борлуулагдаж байгаа цулгуун стандарт мөнгөө аяг орц хэмжээнээсээ шалтгаалаад 400 мянгаас 2 сая 200 мянган төгрөгийн хооронд худалдаалагдж байна. Харин хэсэлтэнд архны уур ухаан шингэсэн бүтээгдэхүүний үнэлгээ өндөр байхаас гадна өвөлмжлөлийн нэг илэрхийлэл юм. Түүх үеийн ханш савлж байгаа энэ үед бүтээгдэхүүний үн хэрхэн өөрчлөгдөж байна? Хэр нөлөөлж байна? 10 жилийн өмнө нэлээд сайн хийцтэй мөнгө аягыг за бүр ингээд хамгийн хандсан үнээр 1 сая төгрөгөөр худалдаж авлаа гэж бодъё. Тэгэхэд одоо бол 1 сая төгрөгөөр за яах вэ л аяг худалдаж авна. Бараг авч чадахгүй аяг бол сая төгрөний гэдэг чинь нэг хэдэн лам ортгийн 10 лам орцсон байлаа гэж бодъё те. Тэгэхэд одоо 10 лам мөнгө чинь өөрөө 5 сая төгрөг. Тэгэл улам өсөөл зүгээр ингээд нөгөө нэг ингээд зүгээр сууж идэл хөрөнгөнийх нь үнд өсөж. Манайх чинь энэ палан хийцэл, халуун палангийн хийцлэр явж байгаа. Халуун палан маань яг уу гэхээр одоо 800 градусын халуунд шатаад шилэн гадаргуу үсгчдэг халахлаараа. Тэгэхээр урт хугацааны эдлэгээ даа. Нэг тэгээд палан маань нэг одоо наад чинь нэг 50 дөнгө гэж байгаа. Тэгэхээр ингээд өнгөний ялгарч гисэн бас нэг айтайхан болоод энэ дуртай зурга гаргаж болдог болсон. Зураг ер нь бол мөнгө аяг одоо хийхээс илүү мөнгө аяган дээр зураг гаргадаг. Уран зургийн аргаар, Монгол зургийн аргаар гаргадаг болсон гэсэн. Тэгээ ялгарлал нь бол хамгийн тод ялгарлал нь энэ л юм да. Түүх агуулж болно, ирээдүгөө агуулж болно. Тэгээ одоо цагаа агуулж болно тий. Соёлоо өвлүүлэн үлдээж байгаа. Тэгээд илүү үн цэнтэй. Тэгээ бас юм үнд металл дээр үлдээж байгаа. Монгол улс 2025 оны байдлаар 518 мянган тонн мөнгөний бүртгэгдсэн нөөцтэйч үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байхгүй. Энэ нь үйлдвэрлэлийн хугацааг уртасгаж, өртгийг нэмэгдүүлээ зогсохгүй, импортын хамааралтай болгож байгааг үйлдвэрлэгчид хэлж байна. Монголын сүүсүн бүтээгдэхүүний зах зээл сүүлийн 10 жилийн хугацаанд жил дунджаар 7% өссөн. За гэхдээ энэ зах зээлд импортын нийлүүлэлт нэмэгдэж байгаа. Нэгж бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөх дам хүчин зүйлс олон байгаа болохыг Апо Dairy компани гүйцэтгэх захирал Баяр Магна онцолж байна. Түүний байр суурийг туудахгүй авч үзээрэй. Онцлог компаниудын мэдээлэлээс хүргэе. Увс хүнс компани 2025 онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласнаа тайлгналаа. За тус компани цэвэр ашиг нь 73.5%-аар огцон өсөж 1.6 тэрбум төгрөгт хүрсэн. За үйлдвэрлэлийн шугам сүлжээгээ шинжилж сайжруулах, гадаадаас хөрөнгө оруулалт татах болон экспорт хийхээр зорж байгаагаа бол мэдээлээд байгаа. Тэгэхээр цэцэрэг нь цагаан эдээ үйлдвэрлэгч тус компани өнгөрсөн онд 7.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 40 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна. MJ Aqua компани IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Өмнө Говь аймагт байгуулж байгаа усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суйрлуулалт дуусах шатанд орж байгааг тус компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга мэдээллээ. За энэ төслөөр дамжуулан оюу толгой руу ус нийлүүлэхээр төлөвлөж байна. Мөн шинээр гаргаж байгаа Сирене цэвэр усны загварууд бэлэн болсон бөгөөд энэ оны 1-р улиралдаа багтаан борлуулалт нь гаргахаар төлөвлөж байна.
Сүү хувьсаад компани үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинжилээс сайжруулалтад томоохон хөрөнгө оруулалтууд хийсээр байгааг 2025 оны үйл ажиллагааны тайландаа онцоллоо. Үүнтэй холбоотойгоор бүтээгдэхүүний чанар сайжрахаас гадна шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарч үйл ажиллагааны цар хүрээнд тэлж байгааг мөн дурдсан байгаа. Тэгэхээр сүү 2 тэг төсөл нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх ба Герман улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суйрлуулж байгааг тус компани гүйцэтгэх захирал Ган Тулга хэлж байсан. За мөн сүүлийн жилүүдэд зах зээлд өрсөлдөөн ширүүлсэн нь компаниудын бүтээгдэхүүний чанар сайжрах зэрэгээр хэрэглэгчдэд давуу тал болж байгааг тэрээр онцолсон байна. Сар шинэ нэмийн түргээ студид ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. Танд бол та бүхэнд бас ирж буй сар шинэ нэмэнтийг хүргье. За баярлалаа. Тэгээ энэ жилийн хувьд худалдаа авалтын ерөнхий төлөв яг хэр идэвхтэй байна? Зах зээл ер нь ямар байх шиг вэ? 25 онд сүүсүүн бүтээгдэхүүний зах зээл бас тодорхой хуваар өссөн. Гэхдээ илүү импортын хэрэглээтэй юмуд өсөд байгаа. Тэгэхээр 26 онд бол бас нөхцөл байдал ижлэгэн байх болов гэж бодож байна. Одоо манай хэрэглэгч нар бас жоохон үндэсний үзэл те юугаа бас сайн болох ёстой гэж бодож байна. Яг тэгвэл импортын тал дээр бол мэдээж айгүйх одоо хөгжөөд байгаа. За дотоодын үйлдвэрлэгч нар ч бас өргөтгөл төлөлтүүд хийж гин, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж гин, аль аль нь бас сайн хийж гин. Тэгээ би яагаад ингэж хэлж байгаагүй сүүсүүн бүтээгдэхүүний хувьд бол илүү одоо шинэхэн байдал хамгийн чухал байдаг. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэсэн сүүсүүн бүтээгдэхүүн гэдэг бол хамгийн фреш, шинэ хүнс байж чадна гэж одоо үзэж байна. Шинэ гаргаж ирж байгаа та бүхний хөгжүүлж байгаа бүтээгдэхүүнүүд зах зээл дээр байршаад хэрэглэгчээ ол хэдийндээ олцсон баг. Тэгэхээр энэ чиглэлд ер нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн харьцаа яг ямар байна? Шинэ одоо ямар боломжууд байна? За сүүсүүн бүтээгдэхүүн дээр бол боломж нэлээд одоо сайн байна гэж харж байгаа. 1.2 их 80 төгрөгийн зах зээл байх шиг байна. Гэхдээ энэ мөнгөний одоо тал нь гадагшаагаар авчиж байна импорт руу. Бид нар одоо хэрэглэгчээс авахуулаад валютын урсгалыг дотооддоо хадгалах ч юм уу те чанарлаг байдлыг харах юм бол дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэх нь бол зөв зохистой. За манай хувьд бол одоо энэ жилийн 5 сард бид нар шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулах гэж байна. За манай сүү боловсруулах хэсэг маань бол 3 дахин одоо хүчин чадлаа нэмлээ. За тараг боловсруулах болоод одоо үйлдвэрлэх хүчин чадлаа бол бид нараас 3-4 дахин өргөтгөхөд ажиллаж байна. Олон төрлийн одоо шинэ технологи, шинэ брэндүүд бол бас бий болох гэж байна. Тэгээд ер нь бол хэрэглэгчийн хувьд одоо бас зан төлөвийнх нь одоо нөхцөл байдал бол илүү шинэлэг те илүү хамтлаг те ийм бүтээгдэхүүнд бол дуртай байна. За мэдээж импортыг орлох, валютын урсгалыг дотооддоо хадгалахын тулд бүхий л одоо дотоодын үйлдвэрлэгч нар бол хүчин чармаалтаа гаргаж ажиллаж байна. Манай хувьд бол илүү тарганы зах зээл дээрх одоо тий импортыг дотооддоо өөрсдөө бүрэн нийлүүлэхийн зорилготой ажиллаж байгаа. Бяцлагны зах зээлийн хувьд. За бяцлагны хувьд бол манайх зүүн одоо хараа буюу тий мандал суманд брендийг одоо бүтээж хийж ажиллаж байна. За тэгэхээр зүүн хараагийн ойр орчмын одоо сүү нийлүүлэлт те малчид фермтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр дотоодын бяцлагны эрэлт бол нэмэгдчихлээ. Ялангуяа энэ хойд хөршийн нөхцөл байдлыг харахад бол тээвэрлэлт хийх, хүнсний бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжгүй байна. Тэгэхээр импортын бяцлагын хувьд бол маш их одоо өртөг өндөр болоод те цаг хугацааг бас ингэж тээвэрлэлтэнд зарцуулдаг болсон. Тэгэхээр дотоод эрэлт бол нэмэгдэж байна. Гадагшаага та бүхэн яг одоо энэ төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох тийм зорилт судалгаа хөгжүүлэлт байгаа юу? Ялангуяа одоо нөө хятадын зах зээл рүү сүүсүүн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж байна гэж түрүү жил 25 онд тэ үйлдвэрлэгч нар бас тэр зах зээлийг сонирхож байхдаа ярьж байсан. За бидний хувьд бол мэдээж эхний ээлжинд бол дотоодынхаа зах зээл дээр төвлөрж ажиллаж байна. Тэгээ бяцлагны зах зээл маань бас их том 200 гаруй тэрбум төгрөгийн зах зээл болсон байна. Тэгэхээр энэ дотоод зах зээлдээ одоо тодорхой хувийг бүрэн хүчин чадлаараа хийж дотоод эрэлтээ бол ханган нийлүүлэх зорилготой ажиллаж байна.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт тал дээр судалгаа хөгжүүлэлт хөрөнгө оруулалт яг яаж хийж байна? Шинэ ямар одоо боломжууд байна гэж харж байна. Та нөө түрүү хэлсэн ш монголчууд бол угаасаа л цагаан эдэний хувьд соёлоороо те дэлхийд одоо номер 1. Тэгээ энэ дээрээ шинэ бас яг энэ туршлага дээрээ үндэслээд өөр ямар боломжууд байна гэж харж байна. Манай үйлдвэрийн хувьд бол хүний эрүүл мэндэд илүү одоо суурилсан те шимт одоо болсон илүү өндөр байх те ялангуяа пробиотикийн үзүүлэлт өндөртэй ийм бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээр гаргахаар төлөвлөд ажиллаж байна. Тэгээ энэ чиглэл дээр бол гадаад дотоодын одоо технологичид эрдэмтдтэй ялангуяа шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн суурьтай ажиллаж байна. За бид нар ойролцоогоор 5 сард 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг бэлэн болгоод зах зээл рүү гаргах ийм зорилготой ажиллаж байна. Татварын хуулийн өөрчлөлтөд хизэнэ яригадад эхэлсэн тий 4 одоо гол хуулийн төслөлтөөр одоо санал авч байгаа юм байна. Үйлдвэрлэгч нарын хувьд энэ дээр саналаа өгсөн үү? Өгсөн. Бид нар худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч ажиллаад танхимын одоо зөвлөлдөх хэсгүүд дээр саналуудаа өгсөн. Холбогдох одоо мэргэжлийн тий байгууллагуудад өгсөн. Гэхдээ энэ одоо ингээд нэлээд удаж штэ. Хүлээлт үүсээд. Тий одоо маш удаж юм. Тэгээд шийдвэр яг хизээ гаргахыг бол таашгүй байна. Тэгэхээр татварын орчин бол одоо бизнес эрхлэгч нарт бол тийм таатай биш шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдал ялангуяа одоо давхар татварууд их тий гайлын татвар, дотоод татвар, энэ нөөтүүд тий ингээд бөөн давхар татварууд их байна. Тэгэхээр энэ чиглэл дээр бол бидэрт бол 26 онд гинт гарч ирээд сайхан болох өөрчлөгдөх тийм дүр зураг бол одоо харагдахгүй л байна л да. Сүү хөтөлбөрийн хүрээнд ерөн зах зээл дээр одоо нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний гинжин хэлхээ те одоо энэ хэр сайжирч ийн гэж та бүхэн харж байна. Зөвхөн үр дүнгээ өгж байгаа юу? Цаашдаа үргэлжлүүлэх шаардлагатай юу? Эсвэл арай өөр тогтолцоонд шилжих ёстой юу? За би энэ чиглэл дээр бол ингэж хардаг. Манай Монгол одоо улсад нэг хүнд ноогдох сүүс хүн бүтээгдэхүүний хэрэглээ бол асар бага. Бусад улстай харьцуулбал. За тэгэхээр олон улсын одоо хөгжингүй орнуудын урт наслалттай хүмүүсийн улсад бол нэг хүнд ноогдох одоо сүүн бүтээгдэхүүн бол 400-аас дээш килограмм хэрэгжилж жилдээ. Бидэнтэй ижил төстэй улсуудад бол 250 гаруй килограммыг хэрэгжилж байна. За олон улсын эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж бол жилдээ 180-аас дээш килограмм сүүс хүн бүтээгдэхүүн хэрэглэх зөвлөмжтэй. Манайд судалгаагаар харахад бол 30 килограмм нэг хүнд ноогдож байна. Дэндүү бага. Тэгэхээр энэ 5 дахин одоо хэрхэн энийг өсгөх, хүмүүст ойлгуулах, таниулах чиглэлээр бол бид нар хичээж ажиллаж байна. Ер нь бол бид нар жил болгон цаашдаа жилүүдэд энэ сүүс хүн бүтээгдэхүүний хэрэглээг таниулж, ойлгуулж, хэрэглүүлж, оновчтой одоо тэр хүний амьдралын хэв маягт тий одоо таниулж чадах юм бол энэ бол өснө гэж бид нар бол харж байгаа. Монгол улс 2025 онд тун хэлбэрээр савлагдсан эмийн импортод 175.6 сая доллар төлсөн нь 2024 онтой харьцуулахад 11.6% өссөн байгаа. За дотоодын эмийн үйлдвэрлэлийн зах зээл, шинэ бүтээгдэхүүн зам зах зээлийн сорил зэрэг сэдвийн хүрээнд Монс группийн гүйцэтгэх захирал Андтай бид тун удахгүй ярилцах болно. Тэгэхээр Монгол улсын хувьд бол 2025 онд тун хэлбэрээр савлагдсан эмийн импортод 175.6 сая доллар төлсөн нь 2024 онтой харьцуулахад 11.6% өссөн ба за тэгвэл дотоодын эмийн үйлдвэрлэл 13.3% буурч 16.3 сая боодол одоо шахмал эмийг бол дотооддоо үйлдвэрлэсэн байна. За 2025 оны хувьд эмийн компаниуд баггүй сорилттой жилийг даван туулсан бол 2026 оны 2 дугаар хагасаас харьцангуй тогтворчих хүлээлттэй байна гэдгийг үйлдвэрлэгчид бол онцолж байгаа юм. Уламжлалт цаг тооллоор нэрчээ те. Могоо жил ерөнхийдөө шударч जैन. За морь жил гарах जैन. Ерөн зүгээр өнгөрсөн жилийг ингээд дүгнээд ярих юм бол та бүхэн групп компанийн хувьд үйл ажиллагааны хувьд хэр өсөлттэй юм он жил байсан гэж харж байна. 25 онд бол энэ эмийн импортын компаниуд дийлэхтэй бол ер нь еврогийн ханшны алдагдал бол дийлэх юм. Яагаад тэгэхээр Монгол улс чинь дийлэх юм нь Европоос ирдэг, зүүн Европоос ирнэ. Тэгэхээр нөгөө төлбөр тооцоогоо еврогоор ихээр яг хэлбэлзэл өндөр. Тэгээд чинь нөгөө 45-аас 60-90 хоногийн дотор төлбөрөө төлнө гэхээр тэр хэлбэлзэл дунд нь
маш их хэмжээний одоо алдагдал үүссэн гэсэн үг. Хажуугаар нь эрүүл мэндийн даатгалын одоо нөгөө босго үн нь 24 оноос шинжлэгдээгүй хуучнараа байгаа. Тэгэхээр нөгөө доллар еврогийн ханш чинь ингээд өсөд байхаар эрүүл мэндийн даатгалын нөгөө босго үн ингээд хэвэндээ байхаар чинь энэ нөгөө худалдаа авах чадварт бүр эрс нөлөөлж байгаа. Тэгээ хүмүүсийн амжиргаанд ч гэсэн ер нь 25 онд тийм сайн биш, инфляц өндөртөө, цалингийн өсөлт их байсан учраас ер нь нэг 25 онд бол ер нь хүнд жил байсан гэсэн эмийн зах зээлд. Бусдаараа бол хүнс манай группийн хувьд хүнс, гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл энэ төр дээр бол ер нь боломжийн нэлээд өсөлттэй ажилласан. Эмийн одоо чанар стандартын асуудал бол сүүлийн 2 жил маш идэвхтэй яригдлаа. Стандартт хүрэхгүй байна те. Ялангуяа гаднаас импортлж оруулж ирж байгаа эмнүүд чанарын шаардлага хангахгүй байна гэх мэт асуудлууд маш их яригдсан. Тэгэхээр та бүхэн шинээр баригдсан эмийнхээ хувьд үйлдвэр дээр, антибиотикийн үйлдвэр дээр те ямар гол зарчмыг баримталж ажиллав? Стандартад нийцүүлэх тал дээр бид нар юун дээр илүү анхаарах шаардлагатай байна? Манайд нийтдээ одоо 3 GMP үйлдвэр байгаа. Эмийн GMP 1 2 гэдэг одоо хатууд өгнөгдсөн үйлдвэр гэдэг. Сая 25 онд ашиглалтанд оруулсан үйлдвэр маань ургамлын гаралтай GMP хүмүүсийн мэддэг одоо Салимо, Иммунос гэл бүтээгдэхүүн, Дармон гэдэг энэ бүтээгдэхүүнүүд маань бүгд одоо GMP олон улсын шаардлага стандарт хангагдаад ирж байгаа. Тэгээд үйлдвэрийн хүчин чадал нь бид нэр Монгол улсад одоо хэрэгжилж байгаагаас 4-5 дахин илүү хүчин чадалтай үйлдвэр. Тэгэхээр бид нэр цаашдаас нөгөө Дундад Аз, Төв Азийн орнуудад экспорт гэж төлөвлөж байгаа. За бета-лактамын нөгөө антибиотикийн үйлдвэр бас одоо энэ 26 оны 1-р улиралд, 2-р улиралд ашиглалтанд оруулах гэж байна. За гол нь ковидын үед яг энэ цар тахлын үеэр ялангуяа антибиотикийн хэрэглээ импорт ер нь тасарчдаг. Тухайн улсууд нь өөрсдөө антибиотик хэрэглээд ер нь экспортоо зогсоочдөг учраас Монголд яа харахгүй бета-лактамын одоо антибиотикийн үйлдвэр зайлшгүй хийх шаардлагатай болсон. Энэ Монголдо бид нэр анхдагч болж байгаа. Тэгэх юм бол бас цар тахлын үеэр бид нэр стандарт нийцсэн дотоодын бүтээгдэхүүнээ боломжийн үнээр одоо нөгөө валютын ханшны алдагдaltaгүй үнээр бас авах боломжтой. Энэ хаалга бас нэгдээд эхэлж байгаа. Олон улсын зах зээл дээр нөгөө эмийн үйлдвэрүүд AstraZeneca ч гэдэг юм уу те томоохон эмийн үйлдвэрүүд технологийн шин дэвшлүүдийг гаргаж ирж байна. За бүр дараагийн үе шатны одоо энэ хөгжүүлэлтүүдийг хийж байна. Тэгэхээр та бүхэн яг өнөөдөр олон улсын зах зээл дээрх энэ эмийн судалгаа хөгжүүлэлтээ биотехнологийн салбарт хөгжлийг одоо даах чиглэлд яг ямар хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Эндээс бас Монгол улс ер нь одоо хоцрохгүй байхад юун дээр анхаарах шаардлагатай байна? Жилдээ бид нэр 1.5-аас 2 орчим сая долларыг бол ерөнхийдөө манай одоо Drug Research Institute буюу одоо эрдэм шинжилгээний хүрээлэн тэн дээрээ бид нэр жилдээ нэг 30 орчим генерик бүтээгдэхүүн, 10 брэнд бүтээгдэхүүн. За тэгээ энэ дээрээ бид нэр фармакологи судалгаа болон амтан дээр туршилтуудаа хийгээд за улсын төв эмнэлгүүдтэй хамтраад клиник судалгаагаа хийгээд явж байгаа. Энэ өөрөө цаашдаа импортыг орлох шинэ бүтээгдэхүүнийг, чанартай бүтээгдэхүүнийг гаргаж ирнэ. За үйлдвэрлэж байгаа үйлдвэр нь ч гэсэн олон улсын шаардлага хангаж байгаа. Нөгөөтэйгүр брэнд эм гэдэг маань манай гол экспортын зорилго буюу шинэ одоо бүтээгдэхүүнүүд гэх юм бол дандаа ургамлын гаралтай гэж байгаа. Ургамлын эндемик ургамлуудаараа бид нэр брэнд цоо шил бүтээгдэхүүн гаргах энэ ажил дээр ер нь дийлэнх хөрөнгөтэй ажиллаж байна. За манай эрдэм шинжилгээний хүрээлэнд баг гадаад тод төгссөн 40 гаруй эрдэмтэн хүмүүс ажиллаад явж байдаг. Манай дээр одоо яг тэр сони судалгаанд ургамлын гаралтай чун 7 гэдэг бас нэг юм туршиж байгаа. Энэ вирусын эсрэг юм ээ. Анх нөгөө ковидын үед л анх судалгаа нь эхлээд одоо ч хүртэл судалгаа нь явагдаад одоо амтан дээр туршилт нь дууссан. Одоо хүн дээр турших туршилтыг бид нэр бүгд найрамдах Солонгос улсад улсын нөгөө тэнд лабораторитой хамтраад тэн дээр туршилтуудаа үргэлжлүүлж ихээр ер нь бол бид нэр одоо нөгөө юу гэдэг чинь OEM гэдэг шиг тодорхой хэмжээний нөгөө нэг судалгааны зардлуудаа яг бүгднийг эндээ биш олон улсын магадлан итгэмжлэгдсэн лаборатори их сургууль үйлдвэрүүдтэй хамтраад судалгаануудаа зарим ингээ газруудаар хийх юм бол олон улсын магадлан итгэмжлэгдсэн гэдэг арай өөр болчихж байгаа. Тэгэхээр тэнд бид нэр цаг хугацаагаа хэмнэх гэж дээрэс нь тухайн улсад нь бас бүтээгдэхүүн давхар бүртгэх боломжтой болчтой. За одоо бид нэр сайн нанокальц гэж шинэ бүтээгдэхүүн гаргасан. Энийхээ бид нэр патентыг Солонгос улсад зарцсан. Тухайн Солонгос улс нь одоо зөвхөн Солонгос улстай одоо манай нанокальцыг үйлдвэрлээд
биднэрт одоо royalty төлөх хэлбэрээр тийм гэрээ одоо хийгдээд явж байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн шинэ гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд бид нэр тодорхой хэмжээг нь дотооддоо судалгаа шинжилгээ туршилтаа хийгээд тодорхой хэмжээг нь гадаадад бас зэрэг туршилтуудаа хийгээд явах юм бол бид нар нөгөө эмийн туршилт 5-аас 10 жил одоо болж иж одоо үйлдвэрлэлд нэвтэрч энийгээ бид нэр 5-6 жилд бас тодорхой хэмжээнд богиносох магадaltaй тэгээ илүү бүр чанартай болгоод явчихж байгаа. Гадагшаага экспортлох тухай та түрүүн хальт дурдаад өнгөрсөн те Төв Азийн улс орнууд руу чиглүүлэх юм бол одоо байгаа шинээр одоо баригдсан эмийн үйлдвэр маань дотоодын хэрэглэнээс давсан хэмжээний хүчин чадалтай гэж. Тэгэхээр одоо та бүхэн юу гэдэм Төв Азийн орнууд гэхээр магадгүй нөгөө Кыргызстаныг ярьж байгаа хэ энэ зах зээлийг борлуулалтын орлогод яг өнөөдрийн байдлаар танай экспортын орлого хэдэн хувийг эзэлж байна. Энэ зах зээл рүү тэлхийн тулд юун дээр анхаарах шаардлагатай? Логистик те одоо юу гэдэг тухайн зах зээл бүтээгдэхүүнээ байршуулах, брендинг одоо таниулалт ч гэдэг юм уу. За жил багсын өмнө бид нэр Киргиз улсад офисоо нээгээд, компани нээгээд тухайн нутагт байрлах одоо эмийн сангууд сүлжээ дэлгүүрүүд дээр гэрээгээ хийсэн байна. Нийт Монсоос 60 нэр төрлийн бүтээгдэхүүн бүртгэсэн. Хүнс, гоо сайхан, эмийн 2 нэр төрлийн бүтээгдэхүүн. За эмийн сангууд дээр 300 орчим эмийн сангууд дээр манай бүх бүтээгдэхүүн байршигдсан байгаа. За 1000 гаруй sales point дээр бид нар одоо ажиллаж байна. За энэ оны сүүлээр гэхэд бид нар 4000 sales point дээр одоо хүргэнэ гэсэн зорилго тавьсан байгаа. За манай борлуулалтанд эзлэх хөв гэх юм бол одоохондоо 1 хувьд бол хүрээгүй явж байна. За бид нэр одоо 2026 онд ер нь 1 сая долларын борлуулалт гэдэг ерөнхийдөө багаар эхлээд ер нь явандаа Киргиз улсад тухайн өөрсдөө бүртгүүлсэн бүтээгдэхүүнүүтэй тодорхой хэмжээний зах зээлийн хувийг одоо байршна гэсэн одоо төлөвлөгөө тавьсан. За энэ маань одоо амжилттай болсны дараа Казахстан, Узбекистан гэж явах юм. Тэгээд үүгээрээч бид нэр Төв Аз нь ерөнхийдөө хөгжиж байгаа нэлээд өндөр хөгжилтэй одоо улсуудын нэг. Тэгэхээр Киргиз өндөр хөгжиж байгаа улсуудын нэг одоо GDP-гээрээ. Тэгэхээр Киргиз дээр бид нэр туслын шингэний үйлдвэрийн судалгаа хийгдэж байна. Узбекистан бид нэр гоо сайхны үйлдвэрийн бас судалгаа хийгдэж байгаа. Тэгэхээр энэ маань одоо 2-3 жилийн дараа бид нэр тухайн бүс нутагт өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж бас нэгж байгаа. Оны эцсээр нөө Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөө худалдааны хилцээр өрөөнд магадгүй энэ хоёр зах зээл дээр шинэ боломж гарч ирэх үү? Татварын хөнгөлөлт ч гэдэм үү те? Эсвэл одоо ямар нэгэн байдлаар гарал үүслийн гэрчлэгэн дээр ч гэдэм үү? Тэр ер нь гайгүй асуудал байгаа. Гол юм нэхэр тэнд яагаад үйлдвэр бид нэр нээж байна гэхээр ер нь Монголоос Төв Азийн бүс нутаг руу бараа тээвэрлэхэд ер нь тухайн бүтээгдэхүүн нь одоо татварын хөнгөлөлт авсан ч гэсэн очихоор тээвэрлэл дээр хамаг зарлаа өсгчдөг. Тэгэхээр нөгөө дотоодын бүтээгдэхүүнүүд юм уу тухайн улсад байгаа импортын бүтээгдэхүүнүүд дээр өрсөлдөх чадваргүй болчихж байгаа. Тэгэхээр тэнд нь үйлдвэрээ бариад үйлдвэрлсэн одоо бүтээгдэхүүн үйлдвэрлсэн одоо хамгийн боломжтой болчдөг. Тэнд нь болохоор одоо энэ станы орнуудын одоо юу гэдэг юм бэ? Гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд одоо tax free zone тэр нь дэд бүтцэн бэлэн энэ газар дээр та нар үйлдвэрээ бариач гэсэн. Тэгэхээр тухайн бүс нутгууд газрууд дээр нь бид нар үйлдвэрээ барих гад тэгээд зорж байгаа. Судалгаа хийж байгаа. Монгол үйл ажиллагаа явуулж байгаа 7 компани цементийн хэрэглээг бүрэн хангах хүчин чадалтай. За 2025 он Монголоос 2.1 сая тонн цементийг дотооддоо үйлдвэрлэсэн. За Монцент Building Materials компани үйл ажиллагаа эрхэлсэн захирал халиунтай энэ сэдвийн хүрээнд туудахгүй ярилцах болно. Тэгэхээр Монгол улсын хувьд бол барилга бүтээн байгуулалтын салбар томоохон мега төслүүд хэрэгжиж байгаа боловч үүнд дотоодын аж ахуйн дэмжүүдийг одоо дэмжих бодлого нь бол маш ойлгомжгүй хэвээр байна. За тухайлх юм бол Монгол улсад өнөөгийн байдлаар цементийн 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа нь 2025 онд 2.1 сая тонн цемент үйлдвэрлсэн. За жилийн дүнгээр энэ нь 14.2% өсснийг үндэсний статистикаар мэдээлж байгаа. Цементийн хэрэглээг бүрэн хангах зорилгоор импортын бүтээгдэхүүний татварыг бууруулах арга хэмжээ авч байсан үйлдвэрлэгчдэд маш том сорилтыг дагуулж байсан юм а. Танай зах зээл үйлдвэрлэлийн одоо салбарын хувьд яг юу байна? Жишээ нь өөрчлөх шаардлагатай стандарт, хууль журам дүрмүүд яг юу байна? Стандартны хувьд одоо ер нь бол нэлээд цэгцрээд одоо манай
одоо стандарт хэмжилсэн газраас ч гэсэн маш зөв бодлого баримт одоо бодлогын бичиг баримтуудыг бол мөрдөд явж байгаа гэж харж байгаа. Зүгээр үйлдвэрлэл талдаа Монгол улс талдаа харах юм бол яг одоо ч гэсэн бидний хувьд маш дутагдaltaй талууд их байна. Тухайлах юм бол одоо хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжилт байхгүй. Яг энэ хуулинд бол одоо 11.2 ингээд заалт гэдэг юм. Одоо манай компани хувьд энэ асуудлыг 10 жил тавьж явж байгаа. Яг энэ хүрээнд болохоор тухайн одоо цементийн үйлдвэр, барилгын материал үйлдвэрлэлийн тохиолдолд одоо импортоор оруулж ирж байгаа тоног хөрөмжийг галын болон нэмэгдсэн үртгийн албан дотроос чөлөөлөх ийм хуулийн зүйл заалт байдаг боловч нөгөө талдаа одоо татврын хуулинд уяагүй уялдаа холбоо байхгүй. Эсвэл одоо төрийн одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд энэ зүйл заалтанд тухайлан одоо хэрэгждэг тийм ийм одоо ялгамжтай байдлууд бол их үүсдэг. За энэ талаар бидний хувьд ч гэсэн 10 гаруй жил одоо маш идэвхтэй дуугарсаар ирсэн. Одоо ч гэсэн энэ асуудал стил одоо ингээд шийдэгдэж чадахгүй явж байгаа. Харин одоо шинээр одоо өргөн баригдаж байгаа хөрөнгө оруулалтын тухай хуулинд энэ асуудлыг болохоор галын татврын хуулиар зохицуулах. Тэгтээ галын татврын хуульдаа уялдж хагаад тэр нь бол чөлөөлөхөөр оруулж байгаа юм байна гэж харсан. За нэгт энэ хөрөнгө оруулалтын орчныг бид нэр сайжруулахын тулд ялцчгүй хөрөнгө оруулалтын тухай хуулиа бид нэр сайжруулах хэрэгтэй. Энэ бол зайлшгүй зүйл. Нөгөө талаар бид нэр татвар эрх зүйн энэ хууль эрх зүйн орчин дээр татврын хууль бас нэлээд асуудал болдог. Жишээ нь одоо шатлсан татвар байна тий орлогын албан татвар дээр одоо 5, 10, 25% гэх тий ялангуяа энэ одоо 6 тэрбумаас дээш орлоготой бол 25% татвар гээд өндрөөр тавьчингууд шатал өөр хэмжээ нь бага татврын хэмжээ өндөр болчингууд компаниуд томорч чадахгүй эсэргээрээ жижигсэх ийм одоо энэ бол бодит кейсүүд манай Монгол зөндөө байгаа. Бид нар маш олон том компаниудын жишээнээс энийг харж байна. Тэгэхээр энийг бид нар одоо ялцчгүй энэ одоо шатлыг нэмэгдүүлэх юм уу? Одоо шинэ өргөн баригцсан хуулийн дээр бол энэ 10 тэрбум болж өсөж байгаа байсан. Гэхдээ үнэхээр батлагдахгүй гэдгийг одоо бид нар бас сайн хийж мэдэхгүй. Тэгэхээр энэ татврын одоо илүү ийм одоо нээлттэй бас ингээд ээлтэй орчныг бүрдүүлэхгүй болвол энэ компаниуд яг юун дээр очиод зогсдог вэ гэхээр яг л одоо энэ татврын хяналт шалгалтаас ихсүүлээ те маш олон ийм дарамтууд тэгээ дээр нь нөгөө алдан торгуулийн хэмжээ нь өөрөө маш өндөр байдаг те бараг 20% гээл 20% гээл ингээд явахаар энэ бол ингээд компаниудад маш хүн дээр тулгардаг. Өөрөөр хэлбэл хөгжөхөд нь ингээд одоо хазар тушаа болоод ирдэг гэсэн үг тийм. Одоо нийслэл дээр бол 6 том төсөл хэрэгжиж байгаа. За засгийн газрын зүгээс бас одоо том мега төслүүдийг зарлалцсан. Тэгээд эдгээр нь хоорондоо бас одоо зарим талаараа уялдаа, зарим талаараа тусдаа хэрэгжиж явж байгаа. Та бүхний харж байгаа эдгээр одоо мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгчдийг оролцуулахын тулд тэдний одоо оролцоог илүү сайн хангаж өгөхийн тулд яг ямар зөвцүүлэлт хэрэгтэй байна. Ерөнхийдөө бол олон улсын нээлттэй тендерээр л яваад ах шиг байна. Сонгон шалгаруулалт хэлбэрээр. Олон улсын нээлттэй тендерээр ерөнхийдөө EPC based буюу яг төлхөр гардуулах нөхцлөөр төслүүдэд шалгаруулж байна гэж би ойлгосон. Нийслэлийн хувьд болохоор нэлийн одоо энэ 20 минутын энэ утаа төвжирлээс одоо аль болох бууруулах энэ 20 минутын хотын энэ концепт бол зөв гэж харж байгаа. Гэхдээ селебдитүү за дээр нь одоо тулын урдны зам, тойрог шин тойрог зам гэдэг энэ төслүүдэд бас нэлийн бидний хувьд бол оролцох хүсэлт яг цементийн үйлдвэрүүдийн хувьд ман цементийн хувьд ч гэсэн одоо бүтээгдэхүүний нийлүүлэх сонирхол мэдээж ирэх байгаа. Хамгийн гол нь энэ дээр нөгөө нээлттэй ингээд уялдаа холбоо за тухайн одоо төсөлд хэдэн тонн цемент орох юм. Хэдийн нь одоо дотоодын үйлдвэрлэгчид одоо бид нар бол 100% ингээд өөртөө хангаж чадна гэж авч байгаа шүү дээ. Тэгэхээр та нар ингэж оролцох хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Ийм уялдаа холбооны асуудлуудыг бид нар маш сайн идэвхтэй хийх хэрэгтэй байна. Бид нар ч гэсэн сайхан ингээд нийслэлтэй бас уулзалт зохион байгуулж байгаа юм л да. За ингээд яг энэ төслүүд хизээ хэрэгжих юм, ямар хугацаанд хэрэгжих юм, тоо мэдээлэл нь ямар ах юм, бүгдээр уялдаа холбоотой ажил гэдэг санаачлаг хувийн хвшлээс агиох гарч явж байгаа. Ингэснээрээ бид нар илүү уялдаа холбоотой ажиллах юм бол бүтээгдэхүүнээ нийлүүлэх хуваар маань тодорхой болчих юм бол бас төлбөрийн нөхцөл нь тодорхой болчих юм бол ямар нэгэн одоо нийлүүлэлтийн саадал гарахгүй те энэ дээр ингээд айгүй тийм одоо смут явах боломж байна гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ямар ч үйлдвэрлэл байна уу, үйл ажиллагаа байна уу, ямар ч одоо байгууллагын одоо энэ хөгжил гэдэг бол ерөөсөө миний бодлоор бол уялдаа холбоо гэдэг мэдээллийн одоо урсгал сайн байх гэж боддог учраас энэ дээр ингээд нийслэл төр засгийн ч гэсэн одоо ийм төслүүд хэрэгжиж байгаа энэ дээр ийм хэрэглээний цемент байгаа шүү та нар нийлүүлэх бол энэ хэмжээг нийлүүлээрэй гэдэг юм бодит тоотой харилцан одоо ярилцаатай тий уялдаа холбоотой байх юм бол нийслэлийн болон улсын төслүүд бол ямар нэгэн байдлаар гацхгүй явах бүрэн боломж байна гэж харж байгаа. Ялангуяа одоо
Монцемент үйлдвэрийн хувьд болохоор манайх ч 3 хэсэгтэй. Дорногов аймгийн Өргөн сумд бол гол одоо манай чулуунцрын үйлдвэрлэл болон цемент мөн манайх нөгөө хаягдл халуун инээсээ одоо эрчим хүч гаргаж авдаг юм бас эрчим хүчний үйлдвэртэй. Мөн Улаанбаатар хотод яг хэрэглэгч болон баруун аймагуудад одоо ойртоод бас цементийн үйлдвэртэй. Ингээд 1 сая тонны хүчин чадалтай гэж авдаг. Энд хооронд бид нар яадаг вэ гэхээр төмөр замаар гол нөгөө одоо цементийн гол чулуунцар гэдэг клинкер гэж байгаа. Тэр бүтээгдэхүүнээ бид нар ингээд тээвэрлээд явхад бол яг төмөр зам дээр бид нар одоо асуудал үүсч эхэлдэг. Ганцхан Монцемент ч бусад үйлдвэрүүд ч гэсэн энэ асуудалтай байдаг. Яа тэгэхээр манай төмөр зам ч угаасаа нэг шугамх. За дээр нь хөдлөх бүрэлдэхүүний маань одоо ялангуяа ачааны одоо хагас боон гэж ярьдаг. Энэний хүрэлцээ маш муу. Тийм учраас хувийн хвшлүүд бол аль болох ингээ өөрсдөө баг одоо зээлийн өрөнгөөр гэдэг юм уу өөр санхүүжилт гаргаж агаад зардал гаргаж одоо бооно одоо худалдаж авдаг гэсэн. Нөгөө за вагоны худалдаад авчгаар дараа нь ямар асуудал яригддаг гэхээр гол замын зүтгүүр гэж байдаг. Тэр зүтгүүрийн маань хүрэлцээ одоо яг Улаанбаатар төмөр замын хэмжээнд 96 байдаг гэж яригддаг ч гэсэн яг үйл ажиллагаанд ашиглагддаг нь 57-60 орчим. Тэнгүүд гол замын зүтгүүрийн энэ асуудлаас болоод ачаа тээвэр маань одоо удаашрах ч юм уу ийм логистик ботлнекүүд бол байгаад байдаг. Тэгэхээр энийг ерөөсөө шийдэх арга нь бол яг одоо зам тээврийн яам байна ч юм уу. Мэдээж хэрэг хувийн хвшил одоо вагонд маш их хөрөнгө оруулсан учраас гол замын одоо улсын тэр зүтгүүрт хөрөнгө оруулалт бол маш хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо зам тээврийн яам үнэхээр ингээд нэгдсэн бодлохоор энэ хөдлөх бүрэлдэхүүндээ анхаарал тавиад яг шинжлэх стокийг шинжилээд нэмэх стокийг нэмээд одоо энэ үйлдвэр хөгжихийн хэрээр энэ төмөр замын логистик бол асуудал болж ирж байгаа учраас энэ дээр ялцчгүй тусгай бодлого гаргах хэрэгтэй харагддаг. Тийм. Сая 1-р сард те 1 сарын сүүлээр цахилгааны тасалбал за улсын хэмжээнд бол одоо ингээд Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс бол бүр илүү мэдэрсэн 10 гаруй хоног үргэлжилсэн. Тэгээд үйлдвэрүүдийн хувьд хэр хүндрэлтэй байв? Та бүхний хувьд алдагдсан боломжийн өртгөө хэд орчим гэж тооцоолж байна? Зөвхөн 1-р сарын одоо үйлдвэрлэлээр. Зөв. За 1-р сард бол одоо яг манай үйлдвэрийн тухайд бол бид нар яг адилхан 2 цаг гэдгийн тасалтанд бол өртсөн. За энэ дээр бол яг бид нар тооцоо хараад үзэхэд бол 30 гаруй удаа яг одоо эрчим хүч тасарсан байгаа. За тэгээд эндээ холбоотой бид нар ямар зардууд ингээд гарваа тий. Яг л одоо тоног төхөөрөмж ч юм уу гол тоног төхөөрөмж унтраагаад эргээд тасахад түлшний зардал нэмэгдэж гарах тий. Ажиллах хүч гэдэг ингээд явдаг. Тэгээ үйлдвэрлэсэн нөө бүтээгдэхүүн бид нар үйлдвэрлэх ёстой боломж маань хомс болчихж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бидний тооцоогоор 100 гаруй сая төгрөгийн зардал бол бид нар алдагдсан боломж гэж ярина тий. Гарсан байна гэж тооцсон. Тэгэхээр ер нь энэ эрчим хүч гэдэг чинь өөрөө маш одоо Монгол улс өөрөө дутагдaltaй болцсон. Энэ үед бол уг нь бол зүүн сэргээгт эрчим хүчийг үнэхээр дэмжиж байгаа бол ялангуяа өөрийнхөө хэрэгцээнд одоо сэргээгт эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэдэг энэ аж ахуйн нэгжүүдийг зарим одоо зөвшөөрлийг бол чөлөөлөд өчмөр санагдаад байгаа байхгүй. Манай хувьд ч гэсэн одоо харьцангуй бид нар нөгөө хаягдл одоо халуун инээс эрчим хүчээ үйлдвэрлэж байгаа учраас үйлдвэрлэлийнхаа одоо төвийн эрчим хүчнээс авах эрчим хүчээ 35-45 хүртэл бид нар бууруулчихж байгаа. Давхар бид нар одоо нарны цахилгаан станц 10 мегаватт орчмын одоо байгууллаа гэж бодоход дахиад энэ чинь ингээд буураад ирчин. Тэгэхээр төвийн эрчим хүчинд бид нар одоо аль бол хамаарал маань ингээд буураад эхлэх байхгүй. Энэ бол өөрөө усад хэрэгтэй. Нэг талаа. Бид нар хоёрдугаарт өртөг буурна. Маш том давуу талтай. Гэтэл энийг ингээд бид нар одоо яг 10 мегаваттын бас эрчим хүчний нарны станц батарейтай байгуулах гэдэг явж байгаа байхгүй. Яг энэ хугацаанд бид нар одоо тэзүүгээ шинээр хийхтэй тусгай зөвшөөрөл авах гээд маш олон 6-аас 12 сарын хугацаа ингээд нэмж алдаад байгаа юм. Тэгэхээр энийг одоо сайхан их хурлын дарга энэ дээр чөлөөлөгээд кампайн явж байгаа шиг байсан. Энэ үн зөв. Гэтэ маш хурдан ажил хэрэг болох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ бид нар жоохон цаг хугацаа айгүй алдаж явж байгаа гэж ер нь харддаг. Ноолуурын материал бүтээгдэхүүн үйлдвэрлэх Capra брэнд олон улсын томоохон 2 брэндтэй материал нийлүүлэх гэрээ байгуулсан байгаа. За ингэснээр нэмэн өртөг шингээж дотооддоо үлдэх өгөөжийг нэмэгдүүлж цаашлаад цөлжилттэй тэмцэхэд одоо чухал хувь нэмэр оруулж байгаа болохыг тус брендийн үүсгэн байгуулагч Нандин Эрдэнэ тодтогж байна. Түүний байр суурийг хөтөлбөрийн дараагийн хэсгээс хүлээн авч үзээрэй.
За Монголын хувьд бол 2026 оны 1-р сард за 103 тонн ямааны самнсан олоорыг 8.8 сая доллараар экспортлсан ба тэгэхээр нийт үнийн дүнг 2025 оны мөн үетэй харьцуулахад 15.8 дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлэх юм бол ноолуурын боловсруулалтыг дотооддоо нэг шат ахиулж 2025 оноос зөвхөн самнсан олоорыг экспортлж эхэлсэн нь бол энэхүү өсөлтөд бол гол нөлөө үзүүлсэн байгаа. Жилийн дүнгээр нь харах юм бол өнгөрсөн онд 4,000 тонн самнсан олоорыг экспортлсон 330 сая долларын орлого олсон. Нийт экспортын орлогын 2.1%-ийг бүрдүүлж байна. Тэгэхээр Монголын хувьд бол жилдээ 10,000 орчим тонн ноолуур бэлтгэгдэн одоо дэлхийн түүхийн ноолуурын зах зээлийн 40 орчим хувийг хангах боломжтой. За гэхдээ түүхийн ноолуурын дунджаар 8.4% эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлж байна. Зах зээлийн бусад датанаас харахад хөдөө аж ахуйн биржээр 1-р сард нийтдээ 25.4 тэрбум төгрөгийн бараа түүхийн эдийн арилжаа хийгдснээс 37% самнсан ноолуур бүрдүүлсэн. За 32.3 тонн самнсан ноолуурыг 9.5 тэрбум төгрөгөөр харилцаалсан мэдээлэлтэй байна. 25 онд бас анзаарч ахт ер нь цоошин одоо юм технологиг бас Монголд нэвтрүүлсэн байна. За ялангуяа одоо биднэрт нөгөө хамгийн их байгаа нөөц боломжоо ашиглаад шинэ төрлийн бас юм бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна. Каpraгийн хувьд яг хэр хугацаанд энэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтээр ажиллав? Оюуны өмчийн патент авах энэ бүртгэлтээр бас хэр баталгаажуулалт хугацаа шаардав? За баярлалаа. Бидний хувьд яг 2016 оноос эхлээд үйлдвэрлэлийн бизнес хийж эхэлсэн. За Каpraгийн хувьд гэх юм бол бид 2019 оноос эхлээд яг ноолуурын бүтээгдэхүүн дээр готол хийж болох юмаа гэдэг анх судалгаа гаргаад эхний сампл бүтээгдэхүүнээ ол хийж эхэлсэн. Яг Capra гэдэг брендингийн хувьд бол бид нэр 2025 онд нээлттэй хийгээд тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд таниулаад ер нь ноолуурын бүтээгдэхүүнийг ноолуур гэдэг материалыг яаж ашиглаж болох вэ? Ямар одоо гадна талын материалуудтай хайлж болох вэ гэдэг энэ нөгөө туршилтуудыг хийж зах зээл таниулж эхэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нэр 24 сая гаруй толгой ямаатай байна. Тэгэхээр энэ нь байгальд ямар нөлөө үзүүлээд байна уу гэхээр бидний нөгөө цөлжилт гэдэг хамгийн том асуудлууд үүсчихэж байгаа тийм. Тэгэхээр нэгэнт бид нар бизнес хийж байгаа бол эргээд энэ цөлжилт байгаль дээлтэй үн цэнийг бүтээсэн ийм одоо ажлыг хийх ёстой байна гэж одоо үзээд энэ Capra брендийг бол бид нэр яг цөлжилтийн эсрэг тэмцэж байгаа одоо бүтээгдэхүүн юм а гэдгээ бол аль бие осоор ингэж зарлж анх бол энэ брэнд ингээ таниулсан. Тэгэхээр ноолуурын бүтээгдэхүүнийг яг ингээ шинэ ноолуур худалдаад аваад авах тусмаа энэ талтаа нөгөө ямааны тоо толгой өсөд идэг, ихсээд идэг тийм. Тэгэхээр энэ хоёрыг яаж балансжуулж болох вэ? Бид нар байглаа ч гэсэн хайрламаар байна, эргээд ноолуураа ч гэсэн ашигламаар байдаг. Тэгэхээр энэ хоёрыг балансжуулахын тулд бид нар recycle буюу дахин боловсруулсан ноолуур гэдэг зүйлийг ерөөсөө бид нар анх ингэж ашиглах ёстой юм байна. Энийг зах зээлд нийлүүлэх ёстой юм байна. Магадгүй энэ өөрөө бүр олон улсын ингэж юм одоо үйл ажиллагаа болох боломжтой юм байна гэж харсан. Тэгэхээр бидний хувьд бол шинэ дүнгийн шинэ самсаа одоо ингээд ноолуурыг үйлдвэр дээр одоо ингээд зөндөө алхахаг аяглууд байдаг те ноолуурын одоо үлдэгдэл байдаг. Мөн бидний өдөр тутамдаа өмсдөг одоо өмсөд хэрэглэхээ байлцсан. Магадгүй танд одоо гэрт ингээл өмсөхгүй хид хідэн ноолуурын хувцас байдаг штэ. Тэрийг дахин боловсруулаа караширдаа тэгээ шинэ ноолууртайгаа нийлүүлээд ингээд цаашид үйл ажиллагаандаа ашиглаа явах юм бол энэ өөрөө байгальд оруулж байгаа залуучуудын байгальд оруулж байгаа бизнесийн үн цэн юм а гэж үзсэн. Тэгээ тэр утгаараа манай Capra брендийн ноолуур 50% нь яг цэвэр ноолуур ашигладаг, 50% нь тодорхой хэмжээгээр дахин боловсруулсан ноолуур ашигладаг. Ингээд тухайн хоёр ноолуурыг бол бид нар ингээ хайлаад хувцсны дүүргэлт хувцс. За тэгээд ер нь ашиглаж болох бүх материалдаа бол ингээд ашиглаа явдаг ба. Дулаан хадгалах тийм одоо тусгай технологиг боловсруулж байна гэдэг чинь тийм монголчин өөрөө нөө эрсдээ суур амьсгалтай зун нь маш өндөр халдаг тийм өвөл нь болохоор бараг хасах 45 хэм хүрдэг. Ер нь одоо Монголын нөхцөл тохиромжтой бүтээгдэхүүн яг юу байж болох вэ? Ноолууртай хамтд нь холц одоо болгоод дулаан хадгалах эсвэл одоо дулаан уйлрал бас хэрэгжилж болохоор ямар бүтээгдэхүүн байж болох вэ? Тэгээ ноолуурын материалын одоо онцлог гэх юм бол ноолуур өөрөө нөгөө нэг юм утас нэг дэм материал болчдөг. Тэгэхээр бид нар нөгөө хувцсны дүүргэлтэнд ашиглах гэдэг. Тэгэхээр тэр нэг дэм материалыг яаж 3 дээрөө ч юм уу те оруулах боломжтой вэ гэдгийг бас бид нар судалж агаад боол буюу бөмбөлгийн хэлбэр байж болох юм байна. Нөгөө талдаа илүү нөгөө corporate загвар дээр бол patent хэлбэрийн материал ашиглаж болох юм байна гэд ер нь
ашиглаа явж байгаа. Яг бидний одоо Монголын эрс дэс уур амьсгалд таарсан одоо бүтээгдэхүүн гаргахын тулд нэлээ юм дулаахан, хөнгөн тэгээ мэдээж нөгөө бид нар бас гоё ганга харагдмаар байна шүү дээ, тий. Тэрэндээ таарсан юм хөвсгөр байхын тулд бид нар боол буюу бөмбөлгөн хэлбэрийн ноолуураа гүйс даавантай холиод ер нь 50-50% ингээд холцтойгоор холиод тухайн одоо гадуур хувцсны дүүргэлтийн материал хийж байгаа. Олон улсын зах зээл дээр борлуулахад хэр одоо яаж хүлээж авч байна? Одоо шинэ олон улсын сая одоо томоохон нөгөө загварын 7 хоногуудыг харахаар бүх брэндүүд л ямар нэгэн байдлаар уур амьсгалтай дэлхийн одоо дулаарлч юм уу өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлын эсрэг одоо ямар нэгэн тийм компанитай ажил слоган одоо тиймэрхүү юмнууд төвшүүлж ах шиг байна. Та бүхний яг одоо энэ олон улсын зах зээл дээр нийлүүлж байгаа бүтээгдэхүүнүүд дээр хамтарч ажиллах брэндүүд санал байна уу? Capra гэдэг брендийн гол үнц нь бол бид нар хувцс одоо гадуур хувцс үйлдвэрлэхээс илүү бид нар материалын шинж чанар буюу материал нийлүүлэлтэн дээр бол гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Тэр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дэлхийн том брэндүүдтэй танай хэлснээр яг байгаль орчин за ингээл ногоо хөгжил гээл нэлээд л одоо тэр хандлага руу явж байна. Тэгэхээр Capra-гийн хувьд ч гэсэндээ нөгөө цөлжилтийн эсрэг тэмцэж нийгэмд үн цэнийг бүтээхийн тулд ингээд анханасаа бид нар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр утгаараа бол бид нар одоо том брэндүүдтэй ялангуяа хайкинг төрлийн брэндүүдтэй бол уулзалтуудаа хийгээд эхний шатны гэрээнүүд бол явж байгаа. Тэгэхээр энэ нь яг юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар дэлхийн том хайкинг брендийн хувцсны дотор талын ялгаагүй дүүргэлтийн материалыг одоо Монгол наалуурыг одоо нөгөө 3D материал болгосон тэр материалаараа ингээд дүүргэлтийн материал болгоё гэдэг ажил дээр бол нэлээд сайн ажиллаж байгаа. Энэ яагаад ингээд хурдцтай сайн яваад байна уу гэхээр нэгдүгээр нөгөө Монгол ямааны наалуур өөрөө илчлэг өндөртэй одоо цаанаа нэг юм сүнслэг материал нөгөө талаараа брендингийн өөрийнх нь нөгөө үнцийн одоо утга учир нь өөрөө цөлжилтийн эсрэг тэмцэж байна те. Магадгүй бид нар ганцхан Монголын цөлжилтийн эсрэг тэмцэж байгаа ч гэсэндээ Монголын хүрээлээд байж байгаа тэр тухайн олон улсуудад энэ өөрөө амар том хүчтэй нөлөө үзүүлж байгаа л да. Тэр утгаараа бид нар яг энэ материал нийлүүлэх тал дээр илүү голчилж анхаарч байгаа. Тэгээ энэ утгаараа бол одоогийн байдлаар бид нар 2 гэрээ хийцэн байгаа. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүний доторх материалыг бол Монгол ноолоор байя. Тэгээ Монгол ноолоор байхдаа мэдээж тэр нөгөө нэгдийн материалыг бид нар одоо тэр шинж чанарыг нь өөрчлөөд дүүргэлтийн материал болгоё гэдэг дээр бол ажиллаж байгаа. Нөгөө түүхийн эдийн чанар бүс нутгуудад харилцаа адилгүй байдаг шүү дээ. Таны хувьд яг юу гэж бидний хувьд болохоор илүү нөгөө хувцсны дүүргэлтийн материал дээр ажилладаг учраас яг одоо нарийн ширхэгтэй цагаан гэхээс илүү яг нийтлэг байдаг өнгийн одоо наалууруудыг авч ашигладаг. Энэ жилээс эхлээд бидний хөгжүүлэлтүүд бас арай өөр бүтээгдэхүүн дээр явж эхэлж байна л да. Жишээ нөгөө бид нар байнга дасгал хийдэг болсон, йог хийдэг болсон те. Тэгэхээр энэ одоо хүний амьдралын өдөр тутмын амьдралын энэ хөвшилд тааруулсан бүтээгдэхүүнүүдийг бас бид нар хийх ёстой юм байна л да. Тэгэхээр йогийн хувцс хийхэд, дасгалын хувцс хийхэд илүү нөгөө зүүн тал руугаа чиглэсэн ноолоор юм уу те илүү ингээ урт нарийн ширхэгтэй магадгүй цайвар өнгөтэй ноолорууд хэрэгтэй учраас бид нар ингээд ер нь бол байж болох өөрсөндөө хэрэгтэй ямар л ноолоор хэрэгтэй байна. Тэрнийхээ дагуу 100 аймагаас авах хэрэгтэй бол 100 аймагаас авж байгаа, баруун бол баруун гэх ингээ ер нь хайлаад явж байгаа да. 2026-ны өвлийн олимпиад улсаа төлөөлөө оролцсон Монголын тамирчид гоёл кашмирын уралсан үндэсний хувцаар гоёсон нь дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна. Тэгвэл тус компани Мелани загварын шоутай хамтран ажиллахаар болсноо мэдээлж байна. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт энэ тухай мэдээллийг хүлээн авч үзээрэй. Тусгай хөтөлбөрт онцлох эхний тоо 311. Оюуны өмчийн газар 2025 онд нийтдээ 239 бүтээгдэхүүний загварт 72 шинэ бүтээлд патент олгосныг үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Нийт шинэ бүтээлд олгосон патент өмнөх оноосоо 38-аар буурсан. За англиар нь хараад үзэх юм бол барилга уул уурхаан шинэ бүтээлд 14 патент олгосон нь өмнөх оноос хамгийн их буюу 2.3 дахин өссөн үзүүлэлт болж байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргадаг дэлхийн инновацийн индекст өмнөх оны байдлаар Монгол улс 139 улсаас 78 дугаарт бичигдсэн байна.
Дараагийн онцлогтой бол 700. Монгол банк 1971 оноос хойш 700 гаруй дурсгалын зоосыг түүхэн тэмдэглэлт онцлог үйл явдал зэрэг зориулж үйлдвэрлэн гаргасан байна. Энэ онд Эрдэнэсийн сангаас сүрээр дарагч хэмээх гал морь жилийн сар шинийг ухтан алт болон мөнгөн 4 төрлийн дурсгалын зоосноос гадна 100 төгрөгийн ялцсан дэвсгэртийг гаргалаа. Тус банк 12 жилийн дурсгалын зоосны цувралыг анх 2020 онд хулган жилиг ухтан эхлүүлж байсан. Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхай дүрсэлснээр хүмүүн биетэй 12 жилийн тэрхүүнтэй мах бодийн өнгө зүстэй мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж бүтээснээрээ онцлог юм а. Онцлог сүүлийн тавал 2160 цаг. Милано Кортино 2026 өвлийн олимпийн наадамд оролцсон Монголын тамирчдын хувцсыг Гоёл Кашмир брэнд 3 сарын хугацаанд урлаж дуусгаснаа мэдээлсэн. Өөрөөр хэлбэл 90 хоног буюу дунджаар 2160 цагийг зарцуулсан байна. Тус загвараар олимпийн түүхэнд анх удаа зохион байгуулагдаж байгаа Olympic Fashion Showcase загварын шоунд оролцох 18 орны нэгээр шалгаран Миланы загварын тайзнаа үндэсний хувцас танилцуулсан юм а. Мөн Швейцар улсын Лозан хотноо байрлах Дэлхийн Олимпийн музейн сан хөмрөгт бүтээлээ байршуулах боломжтой болсон байна. Тэгэхээр торго бүс материалын үнэ үргэлжлэн өссөөр байгаа боловч за үндэсний хувцас өмсөх хэрэглэгчийн зан төлөв хадгалагцаар байна гэж энэ салбарын тодтогдож байна. За Монгол улсын хувьд бол зөвхөн одоо 1-р сард гэхэд бүгд найрамдагтад ард улсаас нийтдээ 11.4 мянган доллараар торго бол импортоор худалдаа авсныг Галийн ерөнхий газрын дата харуулж байна. Торгоны импортын үнийн дүн өмнөх оны муутай харьцуулахад ойролцоогоор 13 хувиар буурсан. За тэгвэл үндэсний одоо дээл хувцас урлал за энэ салбарын талаар бэлтгэсэн сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү? Үндэсний хэв загвартай дээл өнөөдөр зөвхөн гоёл бус монголчуудын түүх, соёл, үндэсний ондоошлыг илэрхийлэх чухал хэрэгсэл юм. Сар шинийн баяр төгсөнчлөн дээлний эрэлт эрс нэмэгдэж, урлангуудын захиалга хэдийн нийт үрж эхэлжээ. Монголчууд сар шинээрээ илүү шин дээл өмсөхийг хүсдэг. Таны уралдаг энэ дээлнүүдийн одоо илүү хүнүү загвартай, илүү уламжлалт загварын энэ дээлнүүдийн онцлог чанар, азмон брендийн ялгарл нь яг үүндээ оршиж байгаа. Мэдээж зохион бүтээгч би өөрөө монгол хүн. Тийм учраас би өвөг дээдсийнхаа бас тэр их гоё уламжлалаа түүх зөндөө олон зууны түүхийг дамнаад ирсэн энэ сайхан үндэсний хувцас бүр ор үндэсгүй өөрчлөхийг бол хүсдэггүй. Тэгээд мэдээж орчин цагийн монголчуудад яг аль хэсэг нь ямар байвал бидэнд таатай байх уу, өөрт нь тааламжтай байх уу, дур сонирхлын татгуу гэдэг ч юм уу. Тэр талдаас нь жоохон шинжилэл, өөрчлөлт хийхийг хичээдэг. Энэ жилийн хувьд бол ерөнхийдөө нэг тийм сайхан гоё тосон бор өнгө ч юм уу, гүн ногоон өнгө ч юм уу, нэг тийм нэлийн жоохон гүн өнгөнүүд илүү нэг хүмүүст жоохон тааламжтай байгаа юм болов уу гэж би анзаарч байгаа. Манай улс бүгд найрамдах хятад ард улс, Япон, Солонгос, энэтхэг улсаас торгоо импортоор авдаг. 2026 оны 1-р сарын статистик мэдээллээр нийт 11.4 мянган долларын үнийн дүн бүхий торгон материалыг 100% хятадаас импортоор авжээ. Өнгөрсөн оны 1-р сартай харьцуулбал торгон материалын нийт импорт 13 орчим хувиар буурсан байгаа юм. Нэхмэл, даавуу, арьс шир зэрэг нэхмэл бүтээтгүүний импорт сар бүр хэдэн сая долларын түвшинд хэлбэлзэж байна. Материалын үн бол харьцангуй нэлийн өндөр болсон. Хичнээн үнийн хүрэгдэл үнийн юу байгаа ч гэсэн хүмүүс үндэснийхаа дээл хувцсыг авч өмсөх, үндэснийхаа гих бүх зүйлийг дэмжих хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагдчихэдэг. Манай улс ч одоо 3.5 сая хүн амтаа гэж тооцоход би бараг 70% ч юм уу Монгол шин дээл өмсдөг байх гэж бодож байна. Хамгийн гол нь тэр шингэсэн одоо сонгосон тэр их гоё ач холбогдол өгсөн сар шинийхаа дээлийг үргэлжлүүлэн өмсөж илээдэг байгаасай дараа жилийн цагаан сар гэхэд гарцаагүй шин дээл өмсөхөөс өөр аргагүй болтлоо тэрийг гоё эдэлж хэрэглэсэн байгаасай. Хэрвээ тхийн бол бидний одоо монголчуудын маань өв соёлд ч гэсэн гадны жуулчид ч гэсэн зориод ирэхэд бид нар нөгөө гоё дээлээ өмсч гэсэн ихэнх нь одоо мэдээж бараг 70-50 шин дээл өмсөж байгаа хаа гэж байгаа тэр манай улсын нийт хүн амын 70% нь тэр дээлтэйгээ явж ивэл ямар гайхалтай вэ тий. Тэр Монгол дээлийг бас цаашид яг үндэсний хувцас гэдэг агуулгаар нь хадгалах, дэлгэрүүлэх чиглэл бид яг юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Монгол загвар маань бас нэг ийм байвал арай онцлог, ийм байвал арай нэг
бусдаас ялгарах юм да гэдэг хөгжлийг мэдээж хийж байгаа. Тэгтээ тэрийг зөв хийх хэрэгтэй баг. Тэр бол захир зохион бүтээгч нарын ажлын болов гэж бодож байна. Би бол тэгж зөвлөдөг. Дийлэн байх юм бол хамаагүй заавал Монгол гутал нэргээд авахгүй пүүцэн дээр ч гэсэн дийлэн өмсөж. Хэрвээ ич бүрнээр нь сайхан хэрэглээд ингээд явах юм бол мэдээж бүр л илүү гайхалтай. Bloomberg TV Mongolia-гийн морьжилийн тусгай хөтөлбөр танд хүрлээ. Таны бизнест амжилт хүсье.